ингээд англиар яриад эхлэх юм бол би багшийнхаа яриаг жоохон ойлгохгүй байсан. Гэхдээ сүүлдээ бүр энгийн үг хэллэгүүдийг гэлтгүй ер нь зарим нэг үг хэллэгүүдийг монголоор нь орчуулахгүй шууд толгойн дараад ойлгоод болчихсон. Англиар ярьснаар миний сонсголч тэр бас яриач тэр зэрэг хөгжсөн. I'm proud and honored to be one of your English teachers in this course, and I hope all the best. Just like everyone, I had a dream. It was from an early age when I was a little kid. Today, I'm here to present my dream to you. This time I'm here to give you the certificates, and let me just read this for you, all right? English class wouldn't have been ended, right? The teachers would have been here. Энэ сургалт бол одоо үгийн сүлжээ буюу crossword хийдэг. Тэгээд crossword-ос бидний мэдгүй үг байвал зааж өгдөг, янз янзаар тоглодог, дуу сонсдог. Орж ирээд тэгээд дараа нь ингээд гарахтаа яг ямар их сайн олон юм сурсныг нь одоо ингээд өөрөө харьцуулахаар бас энд сонсноос надад ашигтай байсан байлээ гэж би бодсон. Би өөрөө моринд амьдардаг. Тэгээд морингоос нисхийн хувьд бол 2-3 км-ийн зайтай. Би үнэхээр сурах хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээд энэ байдал нь хөгжилтэй арга замаар заадаг. Тэгээд би найзуудтай ч болсон болохоор найзуудтайгаа уулзахыг хүсдэг, англи хэлээд сурахыг хүсдэг. Тэгээд англи хэл сурсны ач нь бол би ирээдүйд нөгөө нэг Харвардын их сургууль буюу том сургуульд ороод тэтгэлэг авахыг хүсдэг. Одоо мөнх хадаагаас раунд 4 авж байгаа эцэг эхчүүд бүгдээрээ яг ингээд бидний төлөө авж байгаа юм шиг биднэрт амар сэтгэл төрүүлж чадсан. Бас дээрэс нь танихгүй хүмүүс байж иж биднэрт туслана гэдэг чинь гоё санагдсан. Тэгэхээр би яг одоо энэчнээс яг ирээдүйд яг хүмүүс тусалах нь илүү гоё өөрсдөд маш тустай байдаг гэдгийг ойлгосон.